Сентера Голд Монголыг орхиж гарснаас хойш босоо хөх Монголынхныг гутаанд оромжилж иш мохоргүй гүтгэх ажиллагаа дээр дооргүй идэвчлээ. Улсын хурлын гишүүнээс ахуулаад зарим нэг сэтгүүлч хүртэл үүнд оролцчихсон тууж яваа. Тэжээгчээ алдсан хүмүүсийн уй гашуун болбуудаа хэмээн эргэлзсэн байна. Гэвч аль бимэнд хязгаар бий. Ялангуяа ямарваа мэдээллийг баримт нотлохоотойгоор нийтлэн олон түмэнд хүргэж байх ёстой сэтгүүлчид хүртэл энэ ажиллагаанд оролцчихсон ямар ч нотлохоогүй иш мохоргүй гүтгэн бичиж нийтэлж байх нь гайхаж тасармаар. Уух ус амьсгалах агаарынхаа төлөө хийсэн сайн үүсүүдийг нь тооцдоггүй юм а гэхэд гიშгсэн мөр хийсэн үйлдэл бүр нь дандаа хор хохирол учруулж явдаг улс төрчидтэй харьцуулаад нэг үздэггүй юм байхтай хэмээн бодогдно. Түүгээрч болохгүй босоо хөхийг нэг дэмжиж буй ямар сэтгүүлчийг худалдагдсан сэтгүүлч хэмээн тооцсон хэмээн донгоссон байх нь харагдлаа. Мөхс миний бие босоо хөх Монголыг дэмждэг. Тэгэхээр би худалдагдсан болж таархна. Харамсалтай надад мөнгө өгсөн хүн одоогоор алга. Түүнээс гадна би тэдний хэнийг ч танихгүй. Ядаж аль нэг гишүүнтэй ч нүүр тулан уулзаж явсангүй. Яахав зарим нэг мэдээлэл авахын тулд чатаар болон утсаар харилцдаг дөдий. Гэхдээ тэднийг дэмжигч болно. Учир нь тэдний хийж буй үйл хэрэг жирийн Монгол сэтгүүлч, ердийн найруулагч бидний хүсэл мөрөөдөлтэй явцав нийцдэг юм. Би бол 3 сая монголчуудын нэг. Цалингаараа амьдралаа болгож түүндээ үнэнчээр зүтгэж ажил мэргэжлийн үүргээ бахархалтайгаар биелүүлж яваа жирийн нэг сэтгүүлч. Харин 30 гэр бүлийн угаац долоогч лав биш. Үүнийг хаанч гисэн бардам хэлнэ. Босоо хөгчүүд дээрээ эзэнтэй байж болно. Үүнхээр босоо хөгийнхэн дээрээ эзэнтэй юм бол тэр дээд эзэнт нь мэхийн ёсол муу. Тэд аль нэг газараа санхүүждэг байж болно. Хэрв тэгвэл тэр хүнд нь ганц мянган цаас ч гэсэн өгөх юмсан. Эрүүгийн элемент хэмээн бас шалтгаалan доромжилцоож байна. Хэрвээ эрүүгийн гэж ийм юм байдаг бол би ч бас эрүүгийн элемент болохоос буцах юм алга. Өөр олон юм нуших шаардлага алга да. Би Монгол сэтгүүлч, би Монгол газар шороон дээр өсөж, Монголын ус мөрөнд умбоч шумбан тойрнож, Монголын тал нутагт тэнхээдсэн би Монгол хүн. Гол ус тал нутгийн минь өлөн цөөврүүдээс хамгаалсан чөтгөртөөш найзлахад бэлэн би Монгол сэтгүүлч. Монголоо худалдахын эсрэг байдаг болохоор Монголыг минь хамгаалдаг босоо хөх монголчуудаа дэмждэг юм аа.